Байлдажсэн анги салбаруудаас тусгай өрөө гүйцэтгсэн одоо тэр онцлогуд нь түүхийн баримтаар яг юу гэж байдаг вэ? За энэ тал дээр нэг зүйл би бол хэлэх их дуртай байгаа. Яг гэх юм бол одоо миний би одоо өөрөө ерөнхийдөө 2015 онд одоо Батлан эзэм шинжилгээний хүрээлэнд орж иж судалгааны ажил хийж эхэлснээс хойш одоо Монгол Ардын авирах зэргийн 7 дугаар морь телевизийн талаар ингээд бие дааж тагнан судалгааны ажил хийж байгаа. Үүнтэй холбогдуулаад яг судалгааны эргэлтэнд ороогүй. Энэ анги салбарын талаар судалгааны ажил хийхэд маш сонирхолтой байсан. Тэр талаас нь би бол та бүхэнд бас 7 дугаар телевизийн талаар бас нэг тусгай үүрэг гүйцэтгэх талаар бол ярих нь зүйтэй гэж бодож байна. Тийм 7 дугаар морь телевизийн бие бүрэлдэхүүн Жихээ хотод төвлөрж одоо сургалт зохион байгуулж явж явах явцдаа 1945 оны 9 сарын 13-ны өдөр 7 дугаар морь телевиз дээр одоо группийн орлогч генерал Лавсан Жанжи ирж одоо үүрэг өгсөн байгаа. Тусгай үүрэг өгсөн байгаа. За энд одоо ингээд олзлогсон Япон цэргүүдийг Монгол руу хүргэх марш шүүлтүүлэх тухай үүрэг өгсөн байгаа. За энэ үүргийг ямар анги салбараар өдөртөл зохион байгуулж явуулах вэ гэсэнд үүнд одоо 19 дугаар морьт хорооны захирагч Нанзад орж тэргүүтээ 19 дугаар морьт хорооноос голсон бие бүрэлдэхүүнийг явуулж үүрэг гүйцэтгүүлье. Тэгэд ингээд нийтдээ 19 дугаар морьт хорооны гол цөмдөө суурилсан 20 дугаар хорооны бие бүрэлдэхүүнээс салаа орчим тус бүрээсэн салаа орчим сэргийн албаагчдыг аваад ингээд нийтдээ 456 сэргийн албаагчтай бие бүрэлдэхүүн 50000 олцны 50000 орчим сэргийн албаагчдыг Монгол руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж явуулсан байна. За ингээд зохион байгуулж явуулахдаа Жихээ хотоос Пинсин гээд хот руу 3 өдрийн турш явгнаар одоо марш үйлдвэрлэсэн байгаа. Нөгөө Японуудыг чинь хараа. Тэгээд 5000 нөхрийг чинь одоо харгалзаад нөгөө 456 цэргийн албагч явна шүү дээ. Мэдээ тэр дунд чинь янз бүрийн асуудлууд үүснэ. Тэрийг бол одоо ярих шаардлага байхгүй байна. Тэгээд цаашаа авч яваад Пинсин хотоос авч яваад Манжуураар ингээд авч яваад ингээд марш төмөр замаар тээвэрлээд тэгээ Улаанбаатар руу авчираад 1945 оны 11 сарын 20-нд дотоод явдлын хаманд 4986 сэргийн албаагчийг хүлээлгэх өгсөн. Япон зэргийг хүлээлгэж өгсөн тоо баримт байдаг. Мэдээ тэр дундаа бол төмөр замаар тээвэрлж явах хугацаанд бол сайд дарга нарын тушаал үүргийн дагуу өвчтөй зовлонтой олцны Япон зэргийн албаагчдыг бол зам зуур одоо төмөр замын өртөөнүүдээр одоо зөвшөөрлөөр буулгаж үлдээх. Дээрээс нь одоо нас орсон цэргийн албаагчдыг оршуулах. Мэдээ тэр дунд бас олцноос цухтах гэж оролцсон цэргийн албаагчдын асуулга гарч ирсэн. Иймэрхүү байдлаар авч яваад 1945 оны 11 сарын 20-ны өдөр одоо анхны олзны Япон цэргүүдийн анхны цуваг монголчууд авчирсан юм а гэдгийг би одоо судалгааныхаа явцдаа одоо олж тогтоогоод байна. Тэгээд ерөнхийдөө бол 2020 онд бол миний би одоо бие даасан судалгааны бүтээл гаргасан байгаа. Энэ дээр би бол